За тэгэхээр паийнхаа ээлжид видео хийж байна. Яг одоогийн байдлаар машин дээр пай байшуулад, паян дээр брид бордо байшуулад, брид борд дээр 9423 жижигхэн чипээ байшуулад, эндээсээ гарсан утсыг машиныхаа дотор руу моторлоо оруулаад тэгээд доотлолт нь 6 вольтын тижэл гэсэн байна гэж байна. За 6 вольтын тижэл маань моторыг хөдөлгөж дөнгөн агуу хүрэхээр юм байна лээ. Тэгтээ яг за тэгээд одоогийн байдлаар пайда нэмэлт тижэл вайрсаар залгаагүй байна. Нэмэлт тижэл залгаагүй байна. USB-гээр шуудлагдсан байгаа. Тэгээд энэ ч Bluetooth болон Wi-Fi dongle харагдаж байна. Тэгээд сайтн дээр болохоор энэхүү зааврын тусламжтайгаар холболтуудаа хийсэн байгаа. За тэгээд холболтуудаа хийгээд бүх юм тодорхойлсны дээр одоо нэг мотороо урагшаа хойшоо хөдлөхөд нэг мотороо баруун зам тийшээ хөдлөхөд ашиглана гэж тооцсон байгаа. Тэгтээ яг одоогийн байдлаар бол 6 вольт маань хангалтгүй юм шиг байна. Тэгэхээр дараагийн ээлжинд нэмээд 9 вольт нэмж хийж үзнэ. Тэгснээр мотор маань бүрэн хүчин чадлаар ажиллана. Илүү хүчтэй ажиллана гэж тооцож байгаа. За тэгээд Python дээр болохоор хөө код игдсэн байж байгаа. Тэгэхээр GPI одоо General Input Output оруулж ирээд энийг set mode-ын автан болгоод тэгээд моторынхаа AB одоо портуудын зааж өгöd одоо хэдгүй пинүүд төр багын зааж өгöd тэгээд эхний ээлжид мотор нэг хай мотор нэг юм биелог тэр асааж унтрааж үдчих чинь тэгээд 10 секунд ажиллаад мотор маань унтрах хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо одоо яг хангалттай power ирэхгүй болохоор өөрийгөө хөтлөж дийлэхгүй байна. Харж байгаа бол одоо пая ажиллууллаа. Тэгээд энийг өргөж үзүүлье. Өргөж үзүүлэхэд одоо моторт маань чадал нэрх хэвээр яг зурцсан байгаа юм шиг байна. Тэгэхээр мандоглоо. Тэгээд батцыг хэлхийн чинь зүгээр өөрөө ирж байгаа. 10 секунд турш эргээд засах байгаа. Тижэл маань баг зэрэг дутагдаад байгаа бол та ийм видео боллоо.